Ерөнхийлөгчийн санаачлалж байгаа хуулийг бол дэмжиж байгаа. Цагаа үе болсон. Энд чинь шинэ асуудал биш. 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд улсын хурлын гишүүнийг асуудал үндсэн хууль туссан байна. Үндсэн хууль тусчаад ердөө хуулиар болохоор нөгөө процессыг нь бичээгүй. Тэр утгаараа амилахгүй байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч өнөөдөр энэ үндсэн хуулийн 19 оны өөрчлөлтийн үзэл санааг амлуулах хуулийн өөрчлөлтийг санаачилж байгаа мэдэгдэж байгаа. Энийг бол дэмжиж байна. Түүнээс гадна өөр ижирт боолыг авахлаа захидлаар ил болсон асуудал өөр гэж өгөх юм аа ямар шатнд байж байгаа. Би ер нь олон асуудал хуулийн амлалтын байгууллагад шилжүүлсэн байгаа. Нэг зүйлийг хэлэхэд бол хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэж хавтас тэргээс бол асуудал яриагүй. Одоо хавтас тэрэг дотор байгаа материалыг бол яриагүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц. Одоо энэ асуудлууд шилжүүлсэн олон асуудлууд бол одоо хавтас тэрэгт орсон. Шалгагдж байгаа асуудлууд байна. Одоо хамгийн сүүлийнх нь дөнгөж сая улсын ерхий прокуророос хамгийн сүүлд хөргүүлсэн одоо хилтэй холбоотой асуудлыг нийслэлийн прокурорын газар шилжүүлж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж авах гэсэн албан бичиг дөнгөж сая над дээр сая ирсэн. Амар баясгалантай холбоотой хэрэг юу болж байгаа вэ? Та одоо анх гаргаж тавьж ирсэн шүү дээ асуудлыг. Прокурорт ялгагдагчаар татагдсан шүү дээ. Тэгээ удахгүй шүүх шилжих байлгүй. Өнөөдөр намын байгууллагаар одоо юу гэдэг тэр асуудал тусган дүүтэж ярих болов уу? Одоо юу гэдэг намын байгууллагаар баг хурц гэмт хэрэг толгдсон хүмүүсийг гэмт хэрэг толгдсон хүмүүсийг намаас хасах асуудал ярих уу? Одоо ингээл дотох сүрэн амар баясгалан ингээл байж тээ. Намын сая одоо яг намын дарга учрал дарга ихтгэл явж байна. 4 чөлөөлөлт гэсэн үндсэн сэдвээр яг одоо ихтгэл явж байна. За 4 зам 4 чөлөөлөлт ийм бодлогын дөрөвдөх нь авилгаас одоо арт түмнэ ардын намаа чөлөөлөе гэдэг бодлогыг сая намын дарга учрал баг хурал танилцуулж байна. Тэгэхээр энэ манай намын маш олон төрийн өндөр албан тушаал хасж байсан хүмүүс авилга албан тушаалын хэрэгт орооцолдож олон хүмүүс ялагдагчаар татчихад байгаа шүү дээ. Тэгээ энэ ер нь нэг ийм л зарчим руу одоо орё гэж сая үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн гишүүн дарга хэвлэлийн хурал дээр бас нэг үг хэлнэ лээ. Ёс зүйн хувьсгал хийх цаг болсоо гэж. Тэгээ би энэ гал морин жил бол одоо 90 оны морин жил бол одоо арчсан хувьсгал. Одоо энэ гал морин жил бол ёс зүйн хувьсгал одоо авилгын эсрэг хувьсгал хийх ийм одоо цаг үе гэж би хэлмээргүй байгаа. Одоо ийм шийдэмгий одоо байх одоо бүх нөхцөл байдал дээр одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярьж байна. Эгүүлэн татах асуудлыг хуулийн төс санаачилж байна. Намын дарга ардын намаа одоо авилгачтай чөлөөлөх тухай улс төрийн бодлогоо залуу дарга маань бол шийдэмгий байр суурь хатуу байгаа маа гэж бодож байна. Цагаан сарын өмнө 50 бих нутагт сүрэн гэдэг ингээд албан тушаалын чөлөөлөл. Тэгэхээр ингээд хариуцлага тооцохгүй бас ингээд үгүй энэ чөлөөлж байгаа биш шүү дээ. Энэ ялагдагчаар татагдсан хүмүүс шүү дээ. Одоо ялагдагчаар татагдсан хүмүүс дээр тасан сэргийлэх арга хэмжээ гэдэг чинь маш олон янз байгаа. Хөлийн ориг тавьж болж байна. Мөнгөн барь цаа тавьж болж байна. Батлан даалт гаргаад одоо байж болж байна. За хамгийн одоо ноцтой цагдаа хорж хэргийг шалгаж болж байна. Тэгээ энийг цагдаа хорж шалгах уу, хөлийн хориг тавьж шалгах уу гэдгийг чинь мөрдөх албац шийддэг. Энэ бол зөвхөн шүүгч өөрөө шийддэг. Бид нар тийм хуультай болчиход байгаа шүү дээ. Хамгийн гол нь байр хэрэг толгдсон хүмүүс чинь гин бороогүй болоод ингээд яваад гэдэг шүү. Үгүй. Цагдаа хоригдсон этгээдэд тасан сэргийлэх арга хэмжээг нь хөлийн хориг тавиад одоо шалгаж байна гэдэг нь гин буруугүй одоо болчлоо гэсэн үг шүү дээ. Яаж шалгах
одоо шалгах уу гэдгийг мөрдөх хаалга шүүх өөрөө шийдэд байна. Одоо таны сая та сая асуу. Сая асууж явах шүү дээ. Одоо жишээлбэл манай намын ерхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Мөнхбат одоо Монгол улсад ирсэн байна. Одоо энэ чинь хэдэн жилч одоо яалаа да би ямар 2 жил лав болсон байна. Энэ чинь би энийг асуусан. Энэ ямар учиртай одоо нөхцөл байдал байгаад байгаа юм бэ гэж. Тухайн үед бол шүүгчийн захирамж гараад тэгээд энэ чинь тухайн хилээр гарах үед нь бол хилийн хориг мориг бол байгаагүй юм байна. Тэгээд буцаж ирээгүй тэгвэл шүүгчийн захирамж гаргаад одоо мөрдөн шалгах ажиллагаанаас орон зайсан гэсэн үг шүү дээ. Тэгээд шүүгчийн захирамж гараад цагдаа орох ийм захирамж бол гарцсан байсан юм байна. Тэгээд хилийн одоо нөгөө хязгаартай тэгээ өөрөө өвсөл гаргасан юм байна. Шүүгчд өөрөө өвсөл гаргаад одоо тэрийг одоо мэдэхгүй байна. Цаг хугацааг нь бол мэдэхгүй байна. Өөрөө өвсөлт гаргаад шүүгчд миний хилийн оргийг одоо хязгаарлалтыг өөрчилж өгөөч. Би одоо эх орондоо ирмээр байна гэдэг хүсэлт гаргасан юм байна. Тэгээ шүүгч захирамжийн дагуу хилийн оройг нь юу яагаад орж ирээд тэгээ өөрөө орж ирсэн юм биш үү? Тэгээ орж эрэнгүүт эрэхтэй ирснийхэн дараа шүүгч бол хилийн оройг тавьсан юм байна. Одоо мөхөд шүү асанд бол одоо бол Монголоос гарах юу ахгүй тэр хэрэгсэхгүй болсон гэсэн юм бол байхгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэж байгаа. Одоо хий үргэлжлэнэ гэсэн. Одоо дахиж гарах боломжгүй хилийн оройг тавьчихсан байна шүү. Нүүрсний эргээр дараа энэ зөвхөн ийм сүрүүлжилж байна. Олдохгүй байна гэж хэцээсэн шүү дээ. Тэгээд дах болдохгүй байсан гэдэг ингээ хүрээд ирэхээр. Тэгээ өөрөө ирсэнд боллоо шүү дээ. Сайхан бэлэг элүүдэр жидэр шиг одоо бүр ирэхчгүй зургтын араас яриад байхгүй. Тэгээ одоо мөрдөн шалгах ажиллагаа. Өнөөдөр тэгээ танай намын баг хуралд оролцсон юм байна. Танай намын гишүүн. Багурдлын машинаар сонгогдож магадгүй гэсэн. Тэгээ би тэрийг одоо тэгвэл ямар байв? би тэрийг мэдэхгүй шүү дээ. Smart Eco Trans компани улс төрийнхөө зохионд тэр одоо тийм үү. Тэгээ Smart Eco Trans-тай холбоотой асуудал түрүүчийн 7 хоногт танилцуулагдсан. Би эх 7 хоногт газрын хууль бусаар зөвшөөрөл олгосон одонтой сайдын тушаалыг хүчингү болох ерөнхий сайдын захирамжийн төслийг эх 7 хоногтсын газар бодлоод оруулав. Нүүрсний эргээр ял хавцаа алтан шилдэлд одоо 3 сар шилдэг. Эхнээсээ судлагдана. Маргааш аюур сайхан судлагдана. 2.6 жилийн хугацаанд маргааш дуусч байгаа юм байна. Улсын хурлын гишүүн сайн зургийг ялагдагчаар татгаж гэсэн мэдээлэл зарим хэлтийн байгууллагаар явуулсан. Энэ ямар хүчтэй юм бол бас нэг За энэ бол одоо өнөөдөр чинь 5 дахь өдөр. 3 дахь өдөр прокурорын тогтоолгоч ялагдагчаар татгдсан гэсэн мэдээлэлтэй байна. ямар юм бэ? Бусдын бие махбод хөнгөн гэмтэл санаа тавьчруулах гэдэг гэмтэр. Сайхан бэлэг илүүдэрч хоёрын тухай та ярьлаа ш. Тэр хоёрыг яагаад одоо барьж ирч чадахгүй байгаа юм бэ? Эрийн сурвалжилж байгаа үст. Тэгээ энэ чинь Америк нэгдсэн улсад байгаа шүү дээ. Америк нэгдсэн улстай манай улс эрх зүйн тусалцааны гэрээгүй. Ер нь манай улс биш. Америк өөрөө бусад улс оронтой одоо эрх зүйн тусалцааны гэрээ байгуулдаггүй нөгөө сэжигтэй ялагчдыг хүлээлгэж өгдөггүй ийм улс багхгүй Америк өөрөө. Тийм учраас нөгөө Америк руу ч хүмүүс их одоо яваад байдаг те. Тэгээ зориу тийм улс руу явсан байгаа үстэй. Эрх зүйн тусалцааны гэрээтэй улсууд бол яадаг шууд хүлээлгээд өгчдөг те. Барьц цаадуулаад Интерполоор хүлээлгэж өгдөг. Америк өөрөө Интерполын гишүүн биш ус байхгүй. Бид албан бусаар би энийг асуудлыг ер нь өмнө нь ч байхдаа албан бусаар одоо энэ нарийн ширээний дипломат шугамарх юм. Асуудлыг ярьж байсан одоо ч ярьдаг. Монголын гишүүнийг одоо түүгээр нь хамтараа шалгаж хэлээ гэх мэдээлэл байна. Би тэр талаар ямар ч мэдээлдэг байна. Тэгээ ямар ч цагдаагийн байгууллагуудад тийм шалгаж байгаа асуудал бол байхгүй.